ясан сэлбэрийн гайхамшиг. Хүн төрлөختөн эрт үеэс амьтны ясыг ахуйн хэрэглээнд ашиглаж ирсэн. Ангөрөө зөнхөлж байсан нүүдлийн амьдралд яс, эвэр, соёо гэх мэт ясыг өдөр тутмын хэрэгцээний материал болгон ашигладаг байжээ. Ясаар зүү, товч, хутганы иш, ахуйн бусад эдлэлийг хийж хэрэглэж байсныг археологийн олдврууд бидэнд өгүүлнэ. Монголын нутаг дэвсгэрээс олдсон хүннүү болон түүнээс хойш үеийн дурсгалуудад ясаар хийсэн эдлэл олонтоо тааралддаг. Эдгээр эдлэл нь хэрэглээний зориулалт давамгайлсан байх ба зарим ясанд хээ дүрс гаргасан мөрж ажиглагдана. Монгол нутагт одоо хүн амьдарч байсан анх амьдарч эхэлсэн он цаг үеэс эхлүүлээд ерөнхийдөө чулуу болон ясаар бол эртний хүмүүс бол өөрсний хэрэгэлдэг аж ахуйн багаж хэрэгслээ бол хийдэг байсан. Өөрсдийн одоо аж ахуйн багаж хэрэгслээс гадна гоёл чимэглэлийн зүйлс, за шашин шүтлэгтэй холбоотой эд зүйлс, за мөн тэр бүл зэр зэвсгийн зүйлээ ч гэсэн одоо амьтны ясыг бол ашиглан хийж байсан. За энэ амьтны одоо ясаар хийжсэн одоо багаж зэвсгийн төрлийн гол материал нь бол амьтны ивэр, туурай зэрэг одоо бүтээгдэхүүнийг засаж одоо үзүүрлэж одоо янз бүрийн арга барилаар бол засаж бол энэ эртний ясан одоо багаж хэрэглэх түүнүүдийг бол хийж байсан нь бол археологийн судалгаанаас мэдэгдэж байна. Монголчуудад ерөөсөө эртний үеэс одоо бас нагуу уул хадаар нөхөн гэртэл амьдарч байсан эртний хүний удам юм болохоор одоо тэр ясны төрөл зүйлийг бол ерөөсөө айхтар мэдчихсэн байна. За тэр загсны нурууны яснуудын үеийнүүдийг л ихтэл гоёл чимгэлтэй бас авц үүдэг. За тэгэл тэр амьтны соёо моёо шүд мүдийг хурд цааж яадаг. Амьтны ястай холбоотой хандлага ахуйн хэрэглээгээр хязгаарлагдаагүй юм. Ясыг боловсруулах арга барил нь ахуйн дадал гар дамжсан мэдлэгийн хүрээнд уламжлагдан ирсэн байдаг. Цаг хугацааны явцад ясаар хийсэн эдлэлд гоо зүүн илэрхийлэл нэмэгдэх хандлага ажиглагдаж, хээ угалзч илүү нарийсаж, хэлбэр зохиомжинч түүнийг даган өөрчлөгдсөн. Төвний хэрэгцээ хэрэглээний эд хэрэгсэл аажмаар чимэглэлийн шинжийг өөртөө агуулж эхэлжээ. За хамгийн эрт цагт одоо холбогдох ясан эдлэлүүд бол одоогийн байдлаар неолитийн үе буюу нийтийн тооллын өмнөх одоогоос 5-аас 6 мянган жилийн тэртээ холбогдох одоо неолитийн үеийн бууд суурин за бол шоршуулгын дурсгалаас бол яг боддороо одоо ясан эдлэлүүд бол олдоод байна. За үүн дотор бол Дорнод аймгийн одоо Тамсаг болонгийн суурьнгаас олдсон амьтны ясаар хийсэн ясан эдлэлүүд бол тухайн үеийн хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, за мөн шашин шүтлэгтэй холбоотой эд зүйлс, за мөн гоёл чимэглэлийн эд зүйлсийг бол ясаар хийж байсан нь бол тухайн үед холбогддог одоо ийм ясан сэлбэр бүхий эд үлгийн зүйлс бол олдоод байна. Ясаар хийсэн олон эд үлгийн зүйл музейн сан хөмрөгт өнөө хүртэл хадгалагдсан үлдэж, тухайн цаг үеийнхээ ахуй, хэрэглээ, урлан бүтээх арга барил, нүүдэлчдийн материаллык соёлыг судлах үнэт их сурвалж болсоор байна. Энд археологийн малтлагаас илэрсэн ясан сойз, савх, шоо зэрэг ахуйн хэрэглээний эд үлгийн зүйлс бий. Энэ нь тухайн үеийн хүмүүс амны хөндийн ариун цэврийг анхаарч ясаар хийсэн сойзоор шүдээ цэвэрлэж байсан болохыг харуулна. Ийм энгийн атлаас сонирхолтой баримт нь эртний хүний өдөр тутмын амьдрал бидний төсөөлж байснаас илүү нямбай, соёлтой байсныг мэдрүүлэх шиг. Мөн тоглоомын зориулалттай ясан шоо олдсон нь тухайн цаг үед тоглоом наадгын соёл аль хэдийн бүрэлдэн байсныг илэрхийлэх бизээ. Үүний зэрэгцээ бугын иврээр чимгэлсэн ташуур, ясан эмээл зэрэг нь морьтон нүүдэлчдийн гоо зүүн мэдрэмж, чимэглэлд хандах хандлагыг тодорхой харуулдаг. Хүрлийн үед бол ясаар одоо эд идэл янз бүрийн зүйлс одоо тэр тусмаа одоо зэр зэвсгийг бол хийх одоо тохиолдлууд улам бүр ихсэн. За үүн дотор бол одоо төрөл бүрийн ясан зэвнүүд бол археологийн одоо малтлагын судалгаагаар бол олддог. За мөн үүнээс гадна ясан сувс, за мөн гоёл чимэглэлийн зүйлс зэрэг эд үлгийн зүйлс бол их хэмжээгээр олддог байна. За үүн дотор мөн тэмийн хяруулын одоо өндөгний хальсаар хийсэн одоо сувсч гэдэг юм уу, энэ төрлийн зөвхөн одоо ивэр туурай,
гоёл чимэг, ивэр туурай болон амьтны мал амьтны яснаас гадна бүр өндөгний хальс зэрэг одоо бусад органик эд зүйлсийг ашиглан багаж хэрэгсэл гоёл чимэглийн зүйлсийг одоо хийж байсан нь бол тогтоогдоод байна. Нүүдэлчдийн хувьд бол мэдээж 5 хошуу малаа маллаж нүүдлэн амьдрахаас гадна ан аг нуурыг бол бас 2 дугаар түвшинд бол хийж одоо амьдрал аж ахуйгаа залгуулсаар ирсэн. Үүнтэй холбоотой бол чулуу болон бусад одоо идүүлгийн түүхийн эдийн дотроос бол хамгийн одоо олдот сайтай нь бол яс байдаг. Тийм ч учраас ясыг бол нүүдэлчид ахуйн хэрэглээндээ бол өргөн хэрэглэж ирсэн. За тэр бүхэл одоо ясаар одоо мэрэг төлөг тавих, за мөн төрөл бүрийн одоо ертөнцийг үзэх үзэл, шашин шүтлгийн одоо эд зүйлсийг ч гэсэн ясаар хийдэг байсан нь бол судалгаанаас харагддаг. Ясаар хийсэн эдлэл дунд зөвхөн ахуйн хэрэглээ бус хөгжим, багаж хэрэгсэл хүртэл багтдаг байжээ. Мал амьтны шагаад чөмгнөөс уралсан ясан шүглэн эртний хүмүүс ясны бүтэц дуу аваа гаргах боломжийг таньж түүнийг хөгжим болгон ашиглаж байсныг харуулдаг. Харин шавар ваарны амсрыг гаргахдаа яснаас хийсэн тусгай багаж хэрэглэж байсан тухайн үеийн гар урлал технологийн салшгүй нэг хэсэг байсныг өгүүлнэ. Иймээс ч ясан хэрэгцээ, уруухан, сэтгэхүй гурвын огтлолцол дээр оршиж ирсэн материал болохыг бидэнд өгүүлж байна. Хүрэл за хүннүүгийн бул шорсуулгын дурсгалаас бол ясан эдлүүд бол их хэмжээгээр олддог. За хүннүүгийн ясан эдлүүдийн дотор бол одоо зэр зэвсэгтэй холбоотой ясан зэвнүүд, за мөн ном сумны ясан гичээр, ясаар одоо засаж хийсэн одоо ясан байруулнууд, мөн зарим одоо хотооны хуу, за мөн хөгжмийн зэвсэг хүртэл одоо ясаар хийсэн ийм одоо олдурууд бол олдоод байна. Хадгалтыг бол ерөнхийдөө малтлагаас гарсан ясан одоо олдур гэдэг бол сэргээн засварлаж одоо бэхжүүлсний үүдэн дээр бол үзмэр болон олон нийтэд танилцуулдаг. За нүүдэлчин ард түмэн бол өөрсдөө амьдрал аж ахуйд одоо нөхцөл байдал тохируулан ясыг бол төрөл бүрийн аргаар одоо боловсруулж, засаж, хээлж, чимэглэж, за мөн маш нарийн цуцлттэй одоо багжаар зүсэж төрөл бүрийн багжнуудыг хийдэг байсан. За үүн дотор бол хүрлийн үе буюу нийтийн тооллын өмнөх одоо 3000-аас 4000 жилийн тэртээ холбогдох бул шоршуулгын дурсгал тахилын байгууламжуудаас олдсон олдуруудаас үзэхэд маш нарийн одоо хурц үзүүртэй багжаар бол хээлж, чимэглэж, зүсэж хийсэн багжнууд байдаг. Үүн дотор бол Ус аймгийн зүүн ангаас сумын Замбын үзүүрийн мах газраас олцсон одоо ясан шүглэлний олдурыг бол дурдж болно. Энэ маань бол одоо тухайн үеийн нүүдэлчдийн аж ахуй, за нөгөө ертөнцийг үзэх үзэл, за мөн бусад одоо тохиолдлоор ямар зүйлсд хэрэгэлдэг байсан зэргийг одоо тодруулахар судалгааны ажлууд бол одоогоор явагдаж байгаа. За энэ нь бол нэг төрлийн одоо эртний хөгжмийн зэмсгийн нэг төрөл юм байна хэмээн бас зарим судлаачид үзэж байгаа нь ясаар зөвхөн багаж зэвсэг болон бусад аж ахуйн зүйлээс гадна хөгжмийн зэмсэг хүртэл хийдэг байсан нь бол тухайн үед одоо ясыг ямар хэмжээнд боловсруулж байсан бэ гэдгийг бол илэрхийлэн харуулдаг байгаа. Хүннүүгийн үед бол ясыг бол бүр улам илүү боловсронгуй болгосон байдал бол судалгаанаас бол харагддаг. За үүн дотор одоо ясан дээр янз бүрийн одоо нарийн хурц үзүүртэй багжаар төрөл бүрийн одоо урлагийн бүтээлүүдийг бас сийлж үлдээсэн тохиолдлууд бол бас байна. За мөн түргийн үед бол зөвхөн одоо энэ зургаас гадна бүр эртний одоо өрөөний бичгээр бичсэн ясан дээр бичсэн одоо бичээстэй ийм олдурын идүүлгийн зүйлс хүртэл бидний үед бол хадгалагдсан үлдсэн байна. За дунд зууны үе болоход бол энэ ясан сэлбэр за мөн ясаар идүүлгийн зүйлс аж ахуйн багаж хэрэгсэл зэр зэвсэг бүтээх одоо уламжлал бол улам боловсронгуй болсон нь бол харагддаг. За жишээ нь бол одоо Хүсгэл аймгийн Улаан улс сумын Монгорог багийн нутгаас олцсон одоо Тархтын хотгорт бай бол шоршуулгын дурсгалуудаас бол маш нарийн хээ чимэглэлтэй, олон төрлийн хээ чимэглэлийг маш нарийн урлагийн өндөр мэдрэмжтэй одоо сийлж үлдээсэн ясан эдлэлүүд бол олон тоогоор олддог. За мөн дунд зууны үеийн бол шоршуулгын дурсгалуудаас мөн үеийн одоо ясан сэлбэртэй одоо бүсний чимэглэл, за сам гэх мэт одоо олон төрлийн ясан эдлэлүүд дотор л урлагийн маш гайхамшигтай одоо энэ
зураг одоо урлагийн бүтээлүүдийг одоо сийлж үлдээсэн нь бол бидний үед хадгалагдсан үлдсэн байдаг. Яг эдлэлд бол ерөөсөө мал амьтны хангаралтаа эвэр одоо тэр нөгөө нэг чөмгөний яс илүү нөгөө нэг том хэмжээтэй гарч болох юмнуудыг сонгож байгаа. Уран бүтээлд бол чөлөөтэй. Жижигч байж болно, томч болж болно. Тэр амьтныхаа ясыг бүтэн сэлээд хийж болно, формыг ашиглаад хийж болно ч гэдэг юм уу. Янз бүрээр ясаа боловсруулад хийж болдог онцлогтой. Тэг ерөнхийдөө бол хуучин бол дандаа цүүз, маш нарийн олон төрлийн цүүцээр хусаж, цойлж одоо тэгж өнгөлж хийдэг гэсэн байгаа юм. Цэклдэж. Мал амьтны ясны түүхий дотроос бол бас далны ясыг бол нүүдэлчд эртнээс бол төрөл бүрээр одоо хэрэгжилж ирсэн. Үүн дотор бол одоо үед ч гэсэн уламжлалтан үйлдсэн одоо далны ясаар одоо мэрглэх зан үйл бол өдөөч нүүдэлчдийн дунд байдаг. Энэ маань бол бүр эрт цагаас улбаатай одоос 4-5 мянган жилийн тэртэй холбогдох одоо бол шоршуулгын дурсгал дотроос бол энэ төрлийн олдрууд бол олддог. За мөн Архангай аймгийн Өндөр улаан сумын Жаргалантын аманд малтсан нийтийн толлын өмнөх 4-р зууны үед холбогдох булшинд бол зөвхөн энэ далны ясыг бол хүний оронд одоо орлуулж тавьсан ийм тохиолдол бас бий. Энэ нь бол далны яс гэдэг бол зөвхөн одоо силбрээс гадна нөгөө ертөнцийг одоо толдох толны нэгэн хэлбэр болгон одоо хүмүүсийн оюун санаанд бол нөлөөлж ирсэн ийм судалгааны бас үр дүнгууд бас байдаг. За мөн далны ясаар төрөл бүрийн одоо аж ахуйн ваар сав хийх одоо түүний амсрыг одоо хээлж гаргах ийм багаж хэрэгслүүдийг маш уран найрын хийцтэйгээр одоо сийлж үлдээсэн байдаг нь бол өдгөө бол мөн бидний гарт одоо олдвор болон үзмэр болон үлдсэн нь бол байгаа. За шагаа бол эртний нүүдэлчдийн уламжлалт одоо соёл, шашин шүтлэг, за мөн ахуйн хэрэглээний одоо бас гол хэрэгсэл бол байсаар ирсэн. За шагааны хамгийн эрт цагт одоо холбогдох шагааны олдврууд мөн хүрлийн үед бас хэдийд олдсон байдаг. За энэ уламжлал маань бол хүннүг үед улам одоо дэлгэрэнгүй болж хүүхдийн тоглоом маягаар бол ашиглагдаж ирсэн нь бол судалгаанаас харагддаг. За жишээ нь хүннүгийн үеийн бол оршуулгын дурсгал дотор бол зөвхөн хүүхдийн оршуулганд бол их хэмжээний одоо шагаануудыг бол дагалдуулан оршуулсан байдаг нь шагаа зөвхөн одоо идэл хэрэглэлээс гадна одоо энэ тоглоомын шинжтэй болж ирсэн нь бол харагддаг. За энэ шагаан дотор бол одоо шагаан одоо нүхэлж хээлж чимэглэх, за мөн дээр нь янз бүрийн тамга тэмдэг зураасууд одоо сийлэх, за үүнтэйгээ холбоотой одоо засаж төрөл бүрийн хэлбэртэй болгон засаж янзлсан шагаанууд бол бас олдоод байгаа нь бол төрөл бүрийн одоо энэ хүүхдийн тоглоомны одоо олон янзын хэлбэрүүд бол үүссэн нь бол мэдэгддэг. Ер нь урлагийн дурсгалд бол ер нь аль хүү нэгдлийн үеэс бол одоо энэ амтны яс иврийг бол ашиглаж ирж байсан. Энэ амтны ивэрнүүд байна. За одоо зааны саяа антрыг тэг хийсэн. Тэгээд янз ур ухаан сэлбэртэй дурсгалууд байна. За тэгээд одоо энэ чинь одоо шатран матар одоо янз янзын ур ухааны сэлбэр төхөрлөж ирсэн. Энэ амтны тэр яснаас бол энэ зааны саяа бол илүү их сэлбэрийн их чухал багч болж иж. Тэгээд дээр нь гахааны саяа. Тийм ээ? Заах чоны саяа энтэр бол бас жоохон хагараад энтэр байдаг. Яг мөн гөлж бөгчлөөд ингэж зимэлдээ зүүж явдаг улсууд бол байна. Яг хуучин цагт бол одоо тэгээд амтны яснуудыг бол ингэртээ хэрэгэл жимэл болж ирсэн. За тэгээд энэ Монголын эзэн төхөрний үе Юан гүрний үед одоо ясны сэлбэрүүд Монголд их хөгжиж байсан байна. Ялангуяа энэ урд өмнө зүгийн орчуудаар их сэлбэлж байсан байна. Тэгээд хаад язгууртнуудын ахуй хэрэглээ. За тэгэл сархтын аяг хундагч байд юм уу? Одоо тэгэл идэл хэрэгэлдэг зүйлс тэр эрх мэрх одоо энэ шашны зан үйл одоо эрх энтрийг манай дээдс язгууртнууд хотод хувилгаад бол их сайхан эрх хийж исэн. Зааны саяа одоо юунод мөн одоо энэ цамын бүжгэнд бол тэмээний ясыг их сайхан боловсруулад бүр зааны саяанаас тутгааргүй цагаан болгоод тэгээд сайхан тос мосыг гаргаад сайхан
тийм чимэглэлүүдийг хийж ирсэн. Одоо манай Дэвшлэх урлагийн музей интерт музейнүүд байна. Ер нь бол одоо энэ ясны төрлийг бас тоглоом наадхад их хэрэгжилж ирсэн. Тоглоом наадхаа гэдэг нь ном сумны одоо тэр ном сум хийхэд одоо хэрэгжилж ирсэн байна. За мөн сумны уртлын үзүүр бурцуунд одоо хүртэл хэрэгжилж байна. За тэгээд одоо шагаа харвааныхаа одоо сумнууд бол одоо ингээд тавьж яваад игнийг тавьж яваад яхад бас тэр яс хэрглэж байна. Бугын ивэрийг хэрглэж байна. За тэр ясаар одоо ингэж чимэглэл хийгээд сум хийсэн чимэглэл бас тодорхой юу тоочгуудыг бас ингэ цэгүүдийг тэмдэглэсэн тийм юм байна. Үхрийн чөмөг. За одоо тэмээний чөмөг. Яс. За энэ болгоны яснуудыг лэвтэх аваад бас тэр чинь хутга. Хит хутганд одоо тэр артлын төгсгөл ишэнд нь тейгмэгэнд хэрэглэнэ. Тэгээ сүүлдээ бол яг бас энэ монголчууд хүчрэх болоод тэгэл хожим одоо энэ манчингөрний үеэс бол энэ урд газар халуун орнуудаас зааны саяаны одоо ясыг бас авч тэг бас хутгандаа хэрэгэлдэг байсан байна. Тус үеийн бүтээлүүдэд тоглоом наадгад зориулсан ясан шатар хорол зэрэг тоглоом байдаг нь тухайн үеийн хүмүүсийн сэтгэхүй ухаан сорьсон наадгай соёл хэрхэн хөгжсөнийг мэдрүүлнэ. Харин хуурч төвдний ясан чимэглэлтэй морин хуурна ясан урлал хөгжмийн зэмсэгт хүртэл шингэж урлагийн нэг хэлбэр болон хөгжсөний тод жишээ юм. За алдарт хуурч Жамийн гойн багш төдөө хуурчийн хэрглэж байгаа хуур манай Монголын үндэсний музейн санхи хамрагт хадгалагдчихэдэг. Энэ хуур нь бол дүр төрслөрийн хувьд бол улаан сумын модоор хийсэн. Тэгээ мөн ясан чимэг одоо суулгаж хийсэн ясан чимэгтэй мөн одоо могоо арьсаар бүрсэн тийм царттай морин уур хадгалагдаж байна. Сан хөмрөгт мөн одоо ясаар хяр хийсэн угсаатны бүлгүүдийн имэйл хадгалагдаж байгаа. Тэр имэйлийн дотроос одоо онцлог нэг имэйл гэх юм бол бугын ясаар 3 давхар яс хийж уралсан Монголын угсаатны бүлгүүдийн нэг баяд угсаатны бүлгийн имэйл бас хадгалагдаж байгаагаар онцлог юм аа. 1950-ад оноос Монголд гар урлалыг нэгтгэн хөгжүүлэх бодлогын хүрээнд урдчуудын артелүүд байгуулагдаж тэдгээрийн нэг болох 9-р артелд ясан сэлбэр тусгай чиглэл болон хөгжиж эхэлжээ. Анх бол ерөөсөө гар урлал, эд хэрэглэл, одоо шасны зөв зан үйлд ашигладаг тийм зүйлдэл ерөнхийдөө байсан бол ясан эдэл нь артел үүснээс хойшлох дээр яг урлагийн хэмжээнд хөгжиж эхлээд одоо энэ манай Монголын нэр төрчүүд урд хятад руу явж суралцаад одоо тэр нарийн хөрөөдөх сийлэх арга барилт нь урд хятадд очиж суралцсан байгаа юм. Сингапур одоо энэ уран гүнд дойрж гэх зэрэг урчууд нэр төрчүүд маань суралцсан байдаг. Энэ үед ясан эдлийг ахуйн хэрэглэнээс гарган уран сайхны бүтээл болгох оролдлого эхэлсэн байдаг. Ялангуяа нарийн сэлбэр хийхэд тохиромжтой материалын хэрэгцээ гарч урд хөршөөс зааны яс тодорхой хэмжээгээр оруулж ирж ашиглаж байж. Зааны яс нь бүтэц, жигд, нягт сайтай учраас олон давхар сэлбэр дүрслэл гаргахад тохиромжтой байсан нь урчуудын сонирхлыг татсан байна. Мөн энэ үед гадны орны сэлбэрийн арга барилтай танилцж туршлагатай багш мэрэгжилтнүүдээс манай зарим урчууд нарийн баг жиргэсэл ашиглах олон давхар хийц гаргах арга ухаанд суралцаж эхэлжээ. 20 дугаар зууны ихэнх үеийн одоо артел байгуулагдаад хожим одоо урчуудын артел эднэр байгуулагдсны дараа бол зааны ясан дээр сэлбэр бол Монголд маш сайн гөгцсөн. Тэрний дотор одоо зааны яс буюу зааны соёон дээр сэлбэрлэх уламжлалын хувьд бол тухайн үеийн хөгжлийн байдал хийгээд тухайн нийгмийн байдлыг дүрсэлсэн дүрслэлбэр хийх зохиолдог. За мөн тухайн үеийн төр нийгмийн зүтгэлтнүүдийн одоо ойн баярт зориулсан Монгол ахуйд өсөлсөн тийм зааны ясан дээр сэлсэн сэлбэрүүд манай сан хөмрөгт цөөнгөө хадгалагдаж байгаа. Тухайлбал Самбуугайн 50 насны ой, Сэдэн Балгайн 50 насны ойд зориулсан сэлбэрч Сингагой болоо Чуамэдгой нарын сэлсэн сэлбэрүүд манай сан хөмрөгт хадгалагдаж байгаа. Ясан дээр сэлбэрлэх урлаг бол одоо бэлэг дурсгал хийгээ тухайн Монгол ахуй эднэрийг ясан дээр шингээж идгээр онцлогтой. Бас нэг уламжлал гэх юм бол Монголын өндөрлөг буюу Төв Азийн өндөрлөгт эртнээс одоо суурьшижсэн
одоо эртний нүүдэлчд бол ясан дээр чимэглэл хийх бол зэр зэвсэг болно. Ахын хэрэглээний зүйлс хийх уламжлал бол хожмын одоо монголчуудын ясан дээр сийлэх урлаг уламжлагдж үлдсэн. Ингэснээр 9-р артельд хийгдсэн ясан сэлбэрүүд илүү нарийн зохиомжтой, уран сайхны шинжтэй болж урлагийн бүтээлийн шатанд шилжсэн юм. Энэ үеэс ясан сэлбэр нь Монгол гар урлалын нэгэн бие даасан чиглэл болон төлөвшөж дараагийн үеийн уран сэлбэрчдийн суурь болсон байдаг. За манай Монголын үндэсний музейн сан хөмрөгт бол энэ эртний үе археологийн дурсгалаас илэрсэн одоо эд дэлхийн зүйлсээс гадна одоо Монголын ясан сэлбэрийн гайхамшиг дурчууд болох сингэ, чува медгай, гүнд, дорж нарын сийлсэн одоо эд дэлхийн зүйлс уран баримл сэлбэрүүд хадгалагдж байдаг. Мөн одоо Монголын уламжлал тоглоом наадгай болоод угсаатан зөв хэрэглэх технологид бас хадгалагдж байдаг. За тухайлбал одоо Монголын уламжлал тоглоом наадгай гэх юм бол зааны яс болоод ясан дээр сэлбэрсэн шатар. Эдгээр шатрын одоо бусад угсаатны бүлэг болоод дэлхийн шатраас онцлогон гэх юм бол Монголын уламжлалт мал аж ахуй хийгээд 5 хөшөө мал эрхлэх аж ахуйг дүрсэлсэн нь одоо бусад шатраас онцлогтой. Дүүнчлэн зааны соёон дээр уралсан төрийн зүтгэлтнүүдийн дүрслэлтэй нарийн сэлбэрүүд нь Монгол урчуудын гарын эвдүү, тэсвэр тэвчээр, ур чадвар ямар өндөр түвшинд хүрснийг мэдрүүлнэ. Ийм бүтээлүүд нь тухайн цаг үеийн түүх, нийгмийн дүр төрхийг ясан дээр мөнхөлж үлдээсэн үнэт өв болжээ. Эдгээр эдлэлээр дамжин тухайн цаг үеийн ахуй, хэрэглээ, материалын соёл судлагдсаар байна. Манайг л голдуу нөгөө уламжлалт нүүдэлчин соёлоод агаад мал амтнаа илүү их төрсөлдөг, өөрсдийнхөө нүүдэлчин ахуйгаа их төрсөлдөг. Тэгээд одоо энэ одоо хойччлын уран бүтээлээс харахад бол ер нь амтныг их голдуу их төрсөлсөн байгаа юм. Манай Монголд одоо энэ урчууд болох тэр энэ амтан мал хавга бол үнэхээр сайн төрсөлж чаддаг. Гадаадд бол хэзээч ингэж амтныг мэдэрч төрсөлж ингэж донж хэлбэрийг нь олж хийж чад ер нь ядгүй. Тийм онцлогтой харагддаг л дээ. Манай монголчууд болох тэр илүү тэр амтныхаа дотоод мөн чанарч гэдэг юм уу, амтныхаа донж хэлбэр тэр бүх юм илүү тусгаж хийж чадсан байдаг. Одоо хийц хэлбэрийн хувьд л онцлог байгаад та тийм. Манайх бол хийц хэлбэр зохиомжийн хувьд л илүү онцлог байдаг. Хятадууд ч гэдэг юм уу одоо ясыг илүү сэлдэг газрууд байна шүү дээ. Тэд нар болох тэр илүү зохиомжийн хувьд илүү тийм бүр хэд нарийн арзгар илүү тийм зохиомжийн хувьд тэгс сэлдэг бол манайх болох тэр илүү урлагийн төвшөнд тэгээ хаана нь орхихийн, хаана нь илүү сэлхийн, хаана нарийн бахын, хаана нь илүү ерөнхийлхийн энэ гэдэг ч юм уу зохиомжийн яваг бол маш сайн олж хийсэн байдаг. За тэгээд яг хуу 1960-аад оны сүүлчээр энтхээс манай засгийн газар 100 одоо тийм зааны том сая яс авцарсан. За тэр зааны сая ясны авцраад энэ гар урлын үйлдвэр гэж яхад тэнд алдарт сэлбэрчин сингээгай, доржгай. За тэгэл тэдний шавнэр одоо цаг үеэр жүгтэр уран жүгтэргээ сэлбэрчид, доолн сэлбэрчид, чуа мэдгай. Бүгд л одоо тэр зааны саяг одоо гадаадын зочид одоо бэлэг дурсгал хийх мөн одоо энэ Монголын уран ухааны үндэсний үе санд одоо үлдэх тийм бүтээлүүдийг хийж ясан дурсгал бол одоо уран зургийн галерей одоо энэ Улаанбаатарын музейд бол байна. Тэгээд ялангуяа энэ зааны соёогоор хийсэн нарийн урыг бол ялангуяа энэ социализмын үед 1950, 60, 70-аад он, 80-аад он хүртэл бол их сайн хийжсэн байна шүү. Энэ бол дээд зэргийн бүр урлагийн нарийн тийм өндөр түвшний бүтээлүүдийг хийж ирсэн байна шүү. Одоо энэ 1971 онд бүтээсэн алдар сэлбэрсэн Сингээгуан Монголын хувьсгал зориулсан, ардын хувьсгал зориулсан том бүтээл байгаа шүү дээ. Тэр их чинд одоо ерөөсө ямар гайхштай сэлсэн. За тэгээд тэр нарийн чинхлүүр одоо энэ жижиг одоо сэлбэрүүдийг хичнээн урттай нарийн сэлбэрсэн саяны үндэсний музейн сан хөмрөгт байна шүү дээ. Тэгээд энэ бол миний бодлоор бол тэр маршал Чавесгийн үеэс л Сэдэн Балдаргын үе хүртэл бол илүү их сайн
Ор ухаан анхаарал ус тэрийн бодлоготой ингэж сэлж ирсэн. Энд орсголууд одоо өнөөдөр дэлхийн гадаад орны одоо том тэрийн хүндэтгэлийн өргөө музейд бол манай Монголын орсголууд хадгалагдж байгаа заанаас яагаар хийсэн. Ясаар сэлбэрхийх ур чадвар хожуу үед илүү нарийнсан хөгжижээ. Монгол сэлбэрчдийн зааны ясаар хийсэн сэлбэрүүдэд тухайн үеийн түүх, аж амьдрал, хөгжлийн үе зэрэг дүрслэгдсэн байдаг. Мөн нарийн багж ашиглан олон үе давхарлан хийж гаргасан бүтээлүүд музей хүмүүсийн хувийн цуглуулгад хадгалагдаж тухайн ард түмний ур чадвар гол зүүн төвшин илэрхийлсээр байна. За энэхүү бүтээлүүд болохоор гар урчуудын артель байсан хүмүүсийн уран сэлбэрчдийн бүтээлүүд байгаа. Үүн дээрээс бол энэхүү бүтээлүүд маань болохоор тухайн үеийн социализмын нийгмийн аж ахуй амьдрал болон мал аж ахуйтай хэрхэн яаж харьцаж байсан гэх мөлийг бол энэ бүлэг сэлбэр бүтээлүүдээс харж болно. Үүнээс бол онцлох юм бол урлагийн гавь цэцгэлтэн ардын зураач Чуа Мэдгой энэ хүү бүтээл байгаа. За Чуа Мэдгой энэ хүү бүтээлдээ юуг илүү онцлохыг харуулахыг хичээсэн бэ гэхээр тухайн үед бол 59 онд бол газар тариалан эзэмших, түүнийг урайлан дуудах, бусдыг одоо түүчилэх гэсэн үүднээс энэхүү бүтээлийг хийсэн байдаг. Энэхүү бүтээлдээ сайлчин бүсгүй ингэртэй тариан төрөөгөө бариад мөн тойрсон эрдэнэ жишээн бол дүрсэлсэн байдаг. Энэ юуг илэрхийлж байгаа вэ гэхээр тухайн үед мал сүргөө бол 9 минут бойжуулахын тулд идэж тижээлээ өөрснөө бэлтгэдэг байсныг бол энэ бүтээлээр бол илэрхийлж байгаамаа. Яс гэдэг бол энгийн нэг эд биш ээ. Тэр бол цаг хугацааны дурсамжийг дээсэн хүний гарын хээ сэтгэлийн амьтад үлдсэн шүн шиг юм. Өдгөө галын дөлд халуунд жигдэж зүүмэт нарийн хутганы үзүүрт ам орсон ясан сэлбэрүүд өвөг-дээдсийн ухаан ур дуй ёс заншлын чимээгүй өгүүлэмж болон бидэнд хүрчээ. Эдгээр бүтээлд сүр хүчийг гайхуулсан дууч үгүй, чимэглэлд хит автагдсан хэтрэлч үгүй, зөвхөн төвчээр няхуур сэтгэл байгальтай зохирсон ухаан л шингэсэн байдаг. Ийхүү ясан шингэсэн урлал хүний сэтгэлгээний гүнээс урган гарч нэгэн үеийг нөгөөд холбосон алдашгүй судар болон оршсоор байна. Өнөөдөр бид түүнийг зөвхөн хараад өнгөрөх бус утга учрыг ухаарч уламжлалын үл таслах учиртай. Учир нь ясанд сэлэгдсэн энэ өв маргаашийн түүхийгч бас бичиж буй билээ.